Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгээн мэдшилэг үргэлж маань үргэлжилж байна. Бид шинэхэн сар, шинэхэн дугаараар шинэ хүнээ өгтөн авсан шинэхэн ээжтэй эхлүүлэх гэж байна. Эрхэм зочдоо инхрээ үрээ элгэндээ нааж, эсэм минь дамарчсан эрхэм хайртай охин, энх цэцэгтэй халуун баяр хүргэж эмээ өвөө аав ах эгч нарын зүгээс илгээсэн айгүй гоё гинтийн билгийг хамтдаа дотгошоорч уламжлалцгаая. Санаа ихцдэг үү те? Баяр хүргэе. Би нэг мэдчилгээнээс явж байгаа байхгүй бичлэг хийж болов. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ яг одоо төрөх тасаг дээрээс шинэхэн зочинтойгоо шинэ хүнээ үлгэдэж явсан шинэ ээжтэй эхлүүлж байна. Эцэцэгтэй энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Эгчин дүүдээ 2 баяр хүргэх гэж байгаа. Өнөөдөр 4 сарын 1-нд энэнд минь баяр болж байгаа. За тэгээд бас дөнгөж өчигдөр хүн буюу одоо бас хэдхэн цагийн өмнө манай охин маань ээж болсон байгаа. Юун төрөнд ангируур энгэртэй эсэм мэд тэрж явж алтан дэлхийд ээж хэмээх алдар хүртсэнд нь халуун баяр хүргье. За баярлалаа. Тандаас би нэгний баярын мэнд хүргэе. Та бүхэндээ бас мэд хүргье. Баярлалаа. За тэгээд хүслийн гүзэх хүүтэй болсон гэж сонсоод хамгийн гоё баяр төмчийг нь дурсамж болон хадгалахаар манай хамт олноор дамжуулж бэлэг явуулсан байна. За баярлалаа. Тэгээд нөгөө заавал хүн болгоноос асуудаг болохоор дүүгээсээ бас асуух бас. Ер нь энэ бэлэг хийнээс юм бэл. Харилттай би бас та манай нөхөр зэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэгээс ирсэн байж магадгүй гэж бодчих. Тэгэхээр их чинь бэлгийн гардуулахаас өмнө би их гоё мэдчилгээ хүлээж авсан. Түүнийг нь дүүдээ уншиж өгөө бэлгийн учир тодорхойлох байхаа гэж бодчих. Амин хайртай охин минь ээ. Анхны бүхэнд эндүү үн цэнтэй байдаг. Яг түүний адлаар чим нь бидний өргөө цагаан гэрт удам заяаг нь тэгштгэж анхны ач болон мэндэлж байлаа. Хөл газар хөрөхгүй хөөрж баярлаж байсан тэр өдрийг одоо ч тодхон сандаг. Ариун голомдондон хувь цахиагаан даатгаж, ариун хөвлөдөө үрээн тээж, алтан дэлхийн жамаар ээж хэмээх алдрыг хүртсэнд нь халуун баяр хүргье гэж хэлсэн байна. Үрдээ эрүүл их сайн сайхны хүсэн өрөө өнөөдрийн энэ цаг мөчид баярыг нь хаалцаж чинийхээ хайртай өвөө эмээ аав нь бас агаа анаа нар нь бүгдээрээ бүр тэвэр дүүрэн баглаагаар маш гоё баярт мөчийг чинь хаалцж байгаа шүү. Бид энэ мөчийг дэндүү их удаан хүлээсэн болохоор дэндүү их баяр баясгалаа энэ гоё дурсамж болон хадгалахыг хүссэн. Өвөр дээрээс нь буулгалгүй өсгөж өндийлгсэн өөдсгөн жаахан охин минь өөрөө ээж болсныг сонсоод өвөө эмээ хоёр нь хөл газар хөрөхгүй л явна шүү. Аавын алдраа жаахан охин алтан дэлхийн жамаар ээж боллоо. Ах эгчдийн хайртай өр өнөөдрөөс эхлээд мундаг том залуугийн ижээ боллоо шүү. Чамдаа эрүүл энхийг хүсье. Бяцхан үрдэн сайн сайхныг хүсэж хурдан тэнхрээд бидэндээ ирээрээ гэсэн халуун сэтгэлийн өгсөр хайртай хүмүүс мэдчилгээ явуулсан. За ингэж гоё. Бэлэг гартал илүүдээ баяр хүргэе. Амхан ганцхан биенд минь ат чаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтааны. За тэгээд мэдээж шин сар шин хүнээ өгтөж авсан дүүгийн маань хувьдас анх ээж болж байгаа гэд аюугай турсамжтай мөчөд өргөлжилж байгаа. Энэ бичлэг магадгүй хадгалагдаад хоёулаа 20-30 жилийн дараа үзэхэд хамгийн гоё мөчийг бэлэглэх болов гэж бодож байна. Тэгэхээр хайртай хүмүүстэй хандаж сэтгэлээс явуулцгаа. Өстой гинтийн байлаа. Би ерөөсөө юм ярина гэж бодоогүй. Тэгээд бүгд нь хайртай шүү гэж хэлье. Тосомнод өгөрч хэлээ яах. За тэгээд ээж хүү хоёрт нь эрүүл энхийг хүсье хурдан тэнхрээрээ гэж хүсье. Тэгээд Монголын үрс маш олон болтгоо гэсэн сайхан өрөөлөөр дугаараа жаргая. баярлалаа. Хэн зөрхөндөө ээжигээ багтааны вэсэ их хорхон үрс минь ээждээ ирсэнд баярлалаа. Ээжигээ багтаан хайрласан. Их хорхон үрс минь
баярлаа.